За танд өдрийн мэнд хүргэе. Та биднэрт өөрийгөө танилцуулаарай. За сайн байцгаана уу бүхэнд өдрийн минь нийслэлийн 110 сургуулийн Монгол хэл уран зохиолын өршөлтөн байна. Боловсролын салбарт 14 дахь жилдээ ажиллаж байна. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллаж буй жил болон ямар бэрхшээлтэй хүүхдэд ажилладаг вүлээ? За багш нь одоо дааж авсан анги маань 10 дугаар анги. Инхээр одоо 5 дахь жилдээ хөдөлгөөний бэрхшээлтэй сурагчтай ажиллаж байна гэсэн үг юм аа. За баярлалаа. Тухайн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах буюу захим хэлбэрээс Айдинагийн сургалт орсон тий. Тэр сургалтын давуу тал юу байсан бэ? Энэ платформоос өөртөө олж авсан эерэг өөртөл санаануудыг цохос дурдвал. За баярлалаа. За боловсролын ерөнхий газар Адина тэгш болон төрийн бас байгууллагын захим платформыг одоо судалснаар одоо орон зай цаг хугацаа хараалцахгүйгээр одоо ингээд судалж багш нарт одоо мэдлэг чадварыг олгож байгаа нь айгүй баяртай сайхан юм хавштай зүйл байсан. Мөн бас энэ дээр миний яг хувь багшийн зүгээс олж авсан зүйл бол одоо тухайн хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн яаж үнэлт өгнөх вэ гэдэг дээр би бас яг сайн нарийн зүйл мэдэхгүй яваад байсан. Энэ дээр бол Бартелийн индекс гэдэг энэ үнэлгээний шалгуурыг олж харж хүүхдээ одоо ингэж үнэлэх боломжтой маа гэдэг сайхан зүйлийг олж харсан да. Түлийн баяртай байгаа. За тухайн хүүхдэд ажиллахад тулгардаг одоо асуудал бэрхшээл юу гэдэг вэ? Та тэр асуудал бэрхшээлийг хэрхэн яаж даван туулдаг вэ? За тухайн хүүхд маань тархины саажилтдаг онцтой учраас миний шав одоо бичих чадвар бол одоо байхгүй хэцүү. Харин одоо тухайн шавийнхаа онцлог давуу талыг одоо яаж одоо хөхүүлэн дэмжих вэ гэдэг тал дээр бол одоо их би өөрөө эхлэний хичээл заадаг учраас хүүхдийнхээ уншиж ойлгох чадварыг түлхүү дэмжиж сургууль болон дүүрэг нийслэлийн одоо оролдоонд тэмцээнд бол одоо шавыгаа анги хамт олонтой сайхан оролцуулж ингэж хөгжүүлж байгаа одоо түлийн баяртай байгаа. За мөн одоо энэ платформыг судалж байхад одоо нийгмийн онол, анагаахын онол, одоо өглөг буйны онол гэсэн ийм 3 онол байдгийм байна гэдгийг би бас дэлгэрэнгүй сайн судалж авсан. Үүнийхээ дагуу өнгөрсөн 2025 оны хичээлийн жилийн одоо төгсгөл дээр одоо шав маань бүгд наримдах хятад ард улс руу эмчилгээнд явах гэж байгаа учраас анги удирдсан багш хамт олонний зүгээс хэрхэн яаж дэмжиж болох вэ гэдэг зүйл дээр одоо хамт олонныхоо дунд одоо юуны хандивын аян өрнүүлж одоо 6 сая гаруй төгрөг одоо хөрөнгөлүүлж шавьдаа одоо эмчилгээнд нь зориулж чадсан та үнэхээр баяртай байгаа. За ингээд миний шавийн төлөө мөн олон мянган сурагчдын төлөө одоо зүрх сэтгэлээ зориулж ажиллаж байгаа нийт багш нартаа одоо баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. За өдрийн мэнд 117 дугаар сургуулийн бага ангийн багш Оюун Лөхөөрөө бага ангийн багшаар ажиллаад 5 дахь жилдээ ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажиллаад бас мөн адил 5 дахь жилдээ ажиллаж байна. За ганцаарчлсан сургалтын төлөвлөгөөг боловсруулад хэл ярианы бэрхшээлтэй хүүхдэд хамтарч ажилладаг. За Адинагийн захим сургалтын платформоос одоо өөрийн мэдлэг туршлага болон арга зүйдээ олж авсан маш олон шилжих санаанууд байгаа. Маш олон онолтой юм билээ. Дээрээс нь хүүхдийг тухайн яг хэл бэрхшээл юм уу хөдөлгөөний юм уу тухайн онцлогоос нь шалтгаалаад арга зүй маш олон дасгал даалгаврыг бас бэлдэх санаануудыг өөртөө тусгаж авсан. За манай хүүхд маань хэл ярианы бэрхшээлтэй хүүхдтэй ажиллахад ямар асуудлууд тулгардаг вэ гэхээр одоо ойлгох, багштайгаа харилцан ярих чадвар суллаас шалтгаалаад хүүхдийг хүлээдэг нэг үг ч юм уу нэг өгүүлбэр ч юм уу хүлээх нь арга зүй өөртөө сургалтандаа хамруулдаг 10 секунд хүлээгээд асуулт асуудаг дараагийн 10 секунд гэхэд хүлээгээд асуулт асуудаг энэ арга зүй маань бас их үр дүнтэй байгаа гэж би хувьдаа боддог. 117 дугаар сургуулийн бага ангийн багш Төгс 2 тухайн сургуульд ажиллаж 6 дахь жилдээ ажиллаж байна. Тусгай хэрэгцээ боловсролын сурагчтай хамтран ажиллаад 2 дахь жилдээ ажиллаж байна. За миний хамтран ажилладаг сурагч нь болохоор оюуны өмсдөл гэж онцлогдсон сурагч байгаа. Энэхүү сургалтанд сууснаар сурагчтайгаа хэрхэн амжилттай ажиллах уу, сурагчаа хэрхэн амжилттай суралцах уу гэдэг тал дээр түлхүү ойлголттой болсон. Манай сургууль маань болохоор ерөнхийдөө 7 хоногт 2 удаа хүүхд хөгжлийн өрөөндөө ороод дэмжлэгийн баг болон асран хамгаалагчтайгаа хамтраад сургалтыг амжилттай зохион байгуулдаг байгаа. За тухайн сурагчтай ерөнхийдөө 7 хоногт 2 удаа хүүхд хөгжлийнхөө өрөөнд орж сургалтаа зохион байгуулахдаа сурагчийнхаа онцлог тохируулан
тухайн сурагчтайгаа тулж ажилладаг байгаа. Сурагч маань ерөнхийдөө олон хүүхдийн дунд байхдаа ичимхий, өөрийгөө илэрхийлэхгүй ийм байдал байгаа учраас хүүхд хөгжлийн өрөөнд ороход ерөнхийдөө тухайн хүүхдэд ямар бэрхшээл байна, тэр хүүхдийн хэл яриа хөгжүүлэх, за хувцас хэрхэн зөв өмсөх тал дээр нь заавар зөвлөгөө өгч сургалтыг зохион байгуулж явуулдаг байгаа.